Сайн байна. Өдрийн мэнд төргий. За их мэдээлжтэй макро шийд нэвтрүүлгийн өнөөдрийн зочин Улсын их хурлын гишүүн Чулуунбат хүрэлцээрсэн байна. Эдийн засгийн өсөлт 17% гэсэн өндөр тоо байгаа. Тэгэхээр энэ өсөлтийг ард түмний амьдралд, хүмүүсийн амьдралд бодитоор нөлөөлдөг болгохын тулд юу хийх ёстой юм бэ? Тэгэхээр Дэлхийн банкны судалгаагаар за манай бас мэргэжилтнүүдийн судалгаагаар сүүлийн 6-7 жилийн манай энэ ядуурлын төвшинг харахад манай ядуурлын төвшин буурах ёстой байтал өсчихсэн юм дунгарч байгаа. За 6-7 жилийн өмнө ядуурлын төвшин нийт хүмийн 32%-ийг хамарч байсан бол өнөөдөр 39% болсон юм дунгарч байна. Тэгэхээр энэ хооронд эдийн засаг маань 2-3 дахин өссөн байна. Тэгэхээр тэр хэмжээгээр эдийн засаг өснө гэдэг чинь орлого их чинь гэсэн үг шүү дээ. Тэр хэмжээгээр бол иргэд бүгдээр орлогож явах ёстой л да. Гэтэл энэ болсонгүй. Албан бус мэргэжилтнүүдийн тийм судалгаагаар манай өнөөдрийн дотоодын нийт бүтээгдэхүүний за юу нэг ихэнх 50 гаруй хувийн нийт хүн амын 10% нь авчиж юм гэсэн. Тэгээд цаана үлдэж байгаа нэг 20% нь нэг 20-30% нь аваад тэгээд ядуучуудад ерөөсөө хүртсэн юм байхгүй юм дунгараад. Тэгэхээр энийг бид нар өөрчлөх ёстой. Тэгээд өөрчлөхөд хамгийн нэг гол шийдэл нь саяны тэр шодрогор сэлдөөнийг бий болох ёстой л да. Гэтэ би энийг зүгээр шууд утгаар нь яаж юм биш арай тойр утгаар нь ярьж. Яг ажлын байр бий болгож байгаа жинхэнэ материалыг бүтээгдэхүүн одоо таалах боо юу гэдгийг гутал хувцас барилга болж байгаа. Энэ хүмүүсийн тоог л нэмэх ёстой. Энэ хүмүүсийг илүү урамшуулах ёстой. Энэ хүмүүст илүү ажлын нөхцөл бий болох ёстой. Энэ хүмүүсийг одоо хуулиас хамгаалагдсан байх ёстой. Тэгтэл энэ маань явагдахгүй байгаа юм. Төр засгаас бол гол нь энийг анхаарах ёстой. Төр засгууд өнөөдөр юунд анхаарат байгааг зөвхөн төрийн албан хаагчид 150-60 мянган хүнээр анхаарат байна шүү дээ. Цаана сая гаруй хүн монголчууд өөрсдөө өдөрт нь халаал одоо шөнд нь хөрөөд өөрсдөө орлогоо олж ингэж амьдарч байгаа. Эднийг мартчихад байгаа байхгүй. Тийм болохоор цалин нэмнэл гэдэг засгийн газрын жил болгон цалин нэмээд байгаа асуудал чинь зөвхөн 150-60 мянган хүнд хамрагдаж байгаа шүү дээ. Нөгөө сая гаруй хүн нь бол өөрсдөө гүрийгээд амьдарч байгаа. Тэгэхээр энэ хэсэг маань одоо хуулийн хүрээнд жоохон хаягдчиад мартагчаад байна. Тийм болохоор дотоодын нийт бүтээгдэхүүний нөгөө чин гарч ирж байгаа орлогоос нь юм уу одоо баялагаас нь шим хөтж чадахгүй байгаа тийм. Анхнаасаа баг тийм сөрөг хүч юм уу цөөнх юм талд орчоод яваад байдаг гэсэн үг. 50 гаруй хувийн нийт хүн амын 10% нь авчиж байгаа. За шодрог ёс гэдгийг бол манай эвсэл хамгийн түрүүнд санд болгож байна. Тэгвэл Зоос банкнд нь өгсөн мөчөө Зоос банкнд дампуурсан тэр санхүүжилтийн хувийн компани аваа явчихж штеп. Дуграад яваад байгаа штеп. Тэгэхэд тоохгүй яваад байгаа байхгүй. Зээлээр барьж өгөх гадаадын компани чинь зоригтой орж ирнэ шүү дээ. Гаднаас оруулж ирэх бүх нефтээ зогсоох эрхэм засгийн газарт байгаа шүү дээ. Монгол банк бодлогын хүүгээ нэмсэн. Гэхдээ энэ нь бол макро түвшиндөө Монголын эдийн засгийг бодсон алхам гэж ярьж байгаа боловч үндэсний үйлдвэрлэгч тоосон дэж яриг энэ эсрэг байгаа шүү дээ. Би бол бас нэг асуудал Монгол банкын шүүмжтэй хандаад байдаг хүн л дээ. Инфляцийг бол зөвхөн энэ бодлогын хүүгээр хязгаарлаж доошлуулж болохгүй. Болдгүй юм байна лээ. Би бас энийг өөрийнхөө биеийн дээр махан дээр ажлын дээр туршсан болохоор зэрэг ганцхан бодлогын хүүгээ нэмээд Монголын энэ инфляцийг бууруулчихна гэсэн тийм номлол байхгүй юм. За энэ бодлогын хүүгээс илүү харин ханшин дээр илүү анхаарах юм бол манай инфляцид нэлээд сайн тус хүргэж чадхаар инфляцийг хянаж болохоор байна. Яг бол бидний энэ өдөр тутмын хэрэглээний бүх бараа шүү дээ. Бараг 80-90% нь бид импортоор оруулж ирж шүү дээ. Энэ өдөр тутмын барааны үн чинь бас нэлээд их хувийг тодорхойлж байна. За хоёрдугаар бидний өдөр тутмын хамгийн гол хэрэглээ энэ мах гурил бол яг дотоод үйлдвэрлэж байгаа ч гэсэн энэний засгийн газрын зохион байгуулж байгаа энэ бүтэц арга нь маш буруу. Жишээлбэл мах гэж аваад үзлээ. Тэгвэл махыг Улаанбаатар хот руу оруулах энэ тогтолцоог улам чангалаад байгаа байхгүй. Хуучин жишээ нь малта Монголын малчин хүн малаа Улаанбаатар руу дөхөөлж орж ирээд борлуулчихдаг. Эсвэл Улаанбаатар орж ирээд зарчдаг. Махны компаниуд бас чөлөөтэй дуртай компани орж ирээд махаа оруулдаг гэсэн бол өнөөдөр цөөхөн тооны зөвшөөрөлтөө даргын гарын үсэгтэй, лицензтэй ийм компаниуд мах оруулдаг болчихлоо шүү дээ. Тэгэхээр ч махны үн дээшлэх байх. Тэд нартэй нөгөө нэг энэ
одоо хотын мах хангамжийн журмыг тогтоож байгаа улсууд нь хуульдаас үүдчихсэн. Одоо шин мах оруулахын тулд хичнээн зөвшөөрөл авч байна. Цагдаагийн зөвшөөрлөл, мал эмнэлгийн зөвшөөрлөл, тэр сум засаг даргын зөвшөөрөл, тээврийн зөвшөөрөл, нийслэлийн хяналтын зөвшөөрөл, ийм олон зөвшөөрөл авах гээд манай малчид явж чадахгүй. Манай компани захирлууч явж чадахгүй. Тэгэхээр энэ чинь хэдгээр тооны цөөхөн компаниуд авчиж байгаа байхгүй. Энэ чинь ахаад шадраг улс өрсөлдөөн бий болоод эхэлж байгаа юм. Тэгээ одоо хамгийн сүүлдээ нодны урьдчилан жишээ нь бид нар 22 дээр очиод бас нэг хонь худалдаад авчдаг байсан шүү дээ. Тэгэхээр нөгөө улсууд чинь бас сэтгэнэт энэ 22 дээр мах орж ирээд энэ хот орчин махаар мал борлуулахын бүр хорч. Ингээ хорчингууд нь өнөөдрийн бидний махны үн маань нодны жишээ нь 3-4 мянга байсан бол өнөөдөр ингээд 8-9 мянга болоод. Тэгэхээр энэ хүн судалтнуудын тогтолцоог бид нар халахгүй бол энэ махны үн манай дотоодын үйлдвэрлэж байгаа өмнөд хүртэл байнга дэш яваад байна. Тэд чи ямар нэгэн аргаар өөртөө ашигтаал юм журам гаргаад байгаа. Мөрөө хөтөлбөртөө одоо Монгол Ардын хувьсгалт нам, Монголын үндэсний ардчилсан намын эсрэг одоо эсэл ямар байдлаар эдгээр асуудлыг шийдлээр тусгасан байгаа вэ? Би жаахан өөр өнцгөөс энэ асуудлыг хариулъя л да. Өнөөдөр манай энэ их хурлын сонгуульд 11 нам 2-3 эвсэл оролцож байна. Энэ бол Монгол шигэн жижигхэн улсад бол хэтэрхий олон оюун ухаан хөтөлбөр уралдаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ сонгуульд оролцно гэдэг бол намууд оюун ухаанаараа хөтөлбөрөөр л өрсөлдөж уралдах гэсэн. Энэ жижигхэн эдийн засгийг ийм олон оюун ухаан уралдаад булаацалдаад уралдаад дах тийм шаардлага байхгүй дээ. Жишээ нь Америкийн нэгдсэн улсын тэр том зах зээлийг 2-3 үндсэн намал гол үзэл санаа, бодол санаа тэгээд хөтөлбөрөөр уралдаж штэ ардчилсан нам бүгд нам гэх мэтлэг. Тэгэхэд манай хичнээн их олон нам орж байна. Энэ чинь биднийг олон тийшэн салгах, эв нэгдэлгүй байлгах энэ бүх процесс чинь энэ олон намууд энэ улс төрийн аюул олон үзлүүдийн дуралдаад байгаа асуудал байгаа. Үзэл бодлол хоорондоо өрсөлдөх уралдах ёстой. Тийм ардчилсан нийгэмд. Гэхдээ арай л юм олон байж болохгүй. Зөвхөн жишээгээр авал нэг байшин барий гэж бодвол одоо нэг архитектор нэг даамал хоёр бариул ер нь яг цэгцтэй явна. Тэгтэл дундаас нь бас нэг архитектор, бас нэг инженер, бас нэг даамал орж ирээд цонхны юм бэ, шатны юм бэ, дээвэрний юм бэ, шалны юм бэ гэл бүгд хоорондоо маргалтаад өөрөөр цонх бариул энэ байшин маань юу болох вэ? Нэг нь олигтой сайн байшин болж байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Тэгэхээр бүх намуудын ерөнхий энэ эдийн засгийг хөгжүүлэх санаа бодол хөтөлбөр нь бүгд адилхан байна. Энэ эдийн засгийн хөгжлийн хурдцыг багасгана гэж байгаа нэг сан байхгүй байна. Эсвэл одоо ганцхан хайтекийг төлхөө хөгжүүлнэ гэсэн нам бас гарахгүй л байгаа. Яг л өнөөдрийн манай бодит амьдрал маань өнөөдөр Монгол улс маань хаанаас хамгийн их хурдан бөгөөд Монголд хэрэгтэй мөнгөийг олж авахыг бол уурхаал байгаа шүү дээ. Тийм болохоор зэрэг энэ эдийн засгийн нийгмийн асуудлуудыг шийдлийг санд болгож байгаа энэ санаа бодол энэ хөтөлбөр бол бусад намуудад баг бүгд адилхан байна. За шодрог ёс гэдгийг бол манай эвсэл хамгийн түрүүнд санд болгож байгаа. Тэгэхээр энүүгээр арай өөр юм болов гэж би бодод байна. Би тэгэхээр шодрог ёсын 2-3 хон үзэгчдэд ойлгомжтой байдлаар тайлбарлахыг бодъё л да. Жишээ нь хамгийн түрүүнд тэр төсвийн хуваарлт. Өнөөдөр бол одоо энэ төсөвт Монгол улсын нийт дотоодын нийт бүтээгдэхүүний 40% цуглуулж штэ. Та бид бүгдээрээ ажил хийгээд 100 төгрөгийнхөө 40 төгрөгийг төсөв рүү өгöd байгаа юм. 40 гэдэг бол их том тоо штэ. Тэгээ 40 төгрөгийг одоо засгийн газар бүгдийг авчаад засгийн газар энийг дахин монголчуудад хуваарлж штэ. Уулын тэгж хуваарлахгүй байж болно дээ. 40-ыг авахгүй за 20-ыг аваад болъё. Тэгвэл монголчууд нь 80 үлдэж гэсэн одоо бодлого байсан бол монголчууд илүү өөрсдийнхөө орлогыг захиран зарцуулах хэрэгтэй байна дээ. Гэтэл 40-ийн хүчээр хуулиар хурааж авчаад тэгэд өөрсдөө дараа нь тэрийг нэг цөөхөн тооны төсвийн захирагчдад за Монголд нийлээд нэг сайн бол нэг 100 хүрэхгүй захирагч нар байгаа шүү дээ. Тэд чинь бөөн тендерүүгээр дамжуулаад өөрсдөө бүгдээр тэнцээс орлого хүрчихэж шүү дээ. Тэгэхээр энэ хуулиа уламж чангалаад байна. Одоо сая ингээд тендерийн хуулийн өөрчлөлт гараад байгаа мөртлөө ахаад нөгөө захирагчид маань үлдээл. Нөгөө тэдний захиран зарцуулах эрх нь хадгалагдаад байна. Тэд нар маань нөгөө Монгол даяар цуглуулсан нөгөө хүн болгоноос цуглуулсан 40 төгрөг чинь тэд нар цөөхөн хэдэн тооны хүмүүст буцаагаад хойрлж шүү дээ. Тэгэхээр энэ буруу. Анхнаасаа баг тийм сөрөг хүч юм уу цөөх юм талд орчоод яваад байдаг байсан шүү дээ. 50 гаруй хувийн нийт хүн амын 10% нь авчиж байна. За шодрог ёс гэдгийг бол манай эвсэл хамгийн түрүүнд санд болгож байна.
Тэгтэл Зоос банкнд нь өгсөн мөртлөө Зоос банкнд дампуурсан тэр санхүүжилтийн ховын компани аваа явчихж штэ. Дуграад яваад байгаа штэ. Тэгэхэд тоохгүй яваад байгаа байхгүй юу? Зээлээр барьж өгөх гадаадын компани чинь зоригтой орж ирнэ. Гаднаас оруулж ирэх бүх нефтээ зогсоох эрхэм засгийн газарт байгаа штэ. Албан тушаалаа ашиглаад өөртөө бизнес хийгээд байгаа. Өсвөл хамаатан садан ах トゥ нар дээр бизнес хийж байгаа юм усуд энэ шүү дээ. Монгол төрийн албан тушаалууд гэж ховд ашиглаж явах ёсгүй шүү дээ. Хүмүүс шударгаар ажиллаж явах шүү дээ. Нэгэн төл би олон түмний төлөө ажиллая гэсэн бол олон түмний төлөө ажил. Гэхдээ өөрийнхөө амьдралаа шийдсэн хүн уул нь юунд ижимээргүй. Төрийн албанд нэгдүгээр. Хоёрдугаар ховын компанитай хүн төрийн албанд ирэхэд заавал сонирхлын зөрчилтэй шийдвэрүүд гаргаад байна шүү дээ. Тэгэхээр энэ нэг шудраг бус явдал нь энэ үү. За бас нэг шудраг бус явдал нь юу вэ гэвэл төрийн эрх мэдлэрээ одоо дийлэх, доромжлох, хүч хэрхлэх явдал манайд асар их байна шүү дээ. Энэ бас шудраг бус биш байхгүй. Тэгэхээр энэ бүх шудраг бус явдлыг л халъя гэсэн хамгийн гол одоо санаа манай хөтөлбөрийн нэгдүгээрт байгаа да. Тэгэхээр энүүгээрээ бол бас хүмүүс нэлийн таалагдах болов хүмүүс нэг юм бодогдуулахар тийм санаа өгөх болов гэж бодож байна. Тавсыг хурдан гишүүнээр ажилласан. Тэгээ энэ хугацаанд яг өөрийнхөө бодож исэн санаж исэн зүйлийг хэр сайн амжуулж чадсан гэж бодож байгаа вэ? За би бол ер нь сонгогдож сонгогчныхаа эхний өдрөөс ахвал ер нь Монголд хамгийн түрүүнд амьдралын тий ажил хөдөлмөрийн бизнесийн хөрөнгө оруулалтын таатай орчин байх ёстой гэсэн тийм байр суурьнд сандаж. Бусад орнуудын туршлагыг харахад ерөөсөө хамгийн сайн, хамгийн хурдан, хамгийн ард түмэндээ их өгөөж өгсөн ийм бодлогод бол юунаас эхэлдэггүй хамгийн таатай орчинд бүрдүүлсэн байна. Би тэгэхээр хамгийн анхны өдрөөс ахуулаад энд анхаарч ирсэн л дээ. Надад бол нэг салбарын нэг жижиг асуудал бол анхаарахаас илүү нь Монголын ерөнхий амьдралын, бизнесийн, хөрөнгө оруулалтын орчин одоо сайжирсах гэсэн ийм бодлоор ханддаг ус. Ерөнхий жишээ нь мөнгөний бодлого, мөнгөний орчин сайжирсан, санхүүгийн орчин сайжирсан. Тэгэхээр өнөөдөр одоо ягаад ч юм бүүмэд анхнаасаа баг тийм сөрөг хүч юм уу цөөнх юм талд орчоод яваад байдаг гэсэн л дээ. Тийм болохоор зэрэг бас олонхч нь сонсох дурггүй шүү дээ. Олонх бол ялангуяа бурууч вэ зөвч вэ өөрсдийнхөө сандыг хүчээр л хийгээл хүчээр төрөл гаргадаг ийм л олонх байгаа шүү дээ. Тэгэхээр энэ утгаараа явсаар байгаа л юм л дээ. Би ганцхан жишээ хэлье л да. 2009 онд жишээ нь их хурл дээр оруулж ирээд засгийн газраас 100 тэрбум төгрөгийн бондыг Зоос банкыг аврья гэж шийдэл гаргалаа шүү дээ. Тэрэн дээр бид жишээ нь цөөнх хичнээн хүн дуурч исэн. Одоо бичлэгүүд байгаа. За тэр тусмаа би бол өөрөө яг энэ банк санхүүгийн хүн, энэ санхүүгийн зах дээр хийж байгаа хүн. Ингээд засгийн газар төсвийн баталгаагаар 100 тэрбум төгрөгийн бонд гаргасан бол тэр мөнгө хамгийн төлөвлөж авах ёстой шүү дээ. Тэгтэл Зоос банкнд нь өгсөн мөртлөө Зоос банкнд дампуурсан тэр санхүүжилтийн ховын компани аваа явчихж шүү дээ. Ийм шудраг бус байдал манайд байж болохгүй шүү дээ. Энийг би өнөөдөр хүртэл дуграад яваад байгаа шүү дээ. Тэгэхэд тоохгүй л яваад байгаа байхгүй юу? Сонсоогүй юм шиг. Бусад оронд ийм үйлдэл хийсэн засгийн газар аль хэдийн огцсон байдаг. Тэрийг шийдлийг гаргасан сайднууд нь бүр эрүүгийн гэмт хэрэгтнүүд байх ёстой шүү дээ. Тэгтэл өнөөдөр чинь манайд баатар шиг л явж байгаа шүү дээ. Энэ сонгуулиар та сонгогдчих юм бол хамгийн эхлээд ямар хууль өргөн барихаар төлөвлөж байгаа вэ? Хамгийн түрүүнд миний одоо ярьдгаар энэ төсвийн хуулийг ахиж манайх өөрчлөх ёстой. Төсвийн захиран зарцуул хууль урд нь үйлчлэжсэн. Энэ хуулиудыг маш болдгоо хууль байсан шүү дээ. Бүгдийг төвлөрүүлэл байгаа. Тэгтэл өнөөдөр яг орон нутгад бас их мэдгийг өгсөн байгаа. Гэлээ гэхдээ дахиад нааш нь төвлөрүүлдэг энэ төвийн хідэн гол засгийн газрын эрх мэдэл одоо бүхий захирагч нар нь орон нутг руугаа хуваарлах эрхээ бас аваад үлдсэн байгаа. Хоёрдугаар энэ тендерийн асуудал нь хэвээр байгаа. Бүгдийн тендерээ шийднэ. Тэгэхээр тэр тендерийн хороо гэдгийг ахаал энэ эрх мэдэлтнүүд нь өөрсдөө томилдох хэвээрээ байгаа даа. Би нэг жишээ хэлээд Хонконг бол дэлхийн хамгийн бас авилга багтаа орнуудын нэг л дээ. Ялангуяа Хонконгийн тэр их том дэд бүтцийн төслүүд Хонконгийн одоо хонконгчуудын амьдралын том төслүүдийг бол тендерүүдээр хийсэн байдаг. Тэгэхээр тэр тендерүүдийг л олон улсын нэртэй бие даасан хараах бус ийм компаниуд тендерийн шалгуулж байгаа. Манайд болохоор ч зөв засгийн газрын мөнгө гаргаж байгаа сайд нар нь өөрсдөө шалгуулж байгаа болохоор хэндээ өхөө өөрсдөө мэднэ. За ингээд нэг төсөл 10 төгрөгийн төсөл байх юм бол за би энийг доржтой өгчий. За маа доржоо би чамд 10 төгрөгийн төсөл өглөө шүү. Чи нафигаа 9-оор хийчээрээ нэгийг надад өгчээрэй гэсэн ийм байдлаар манайх өнөөдөр бол хандж штэ. Одоо энэ тендерийн бүх компаниудаас очиод асуугаарай. Одоо 10 бүр 15 20% болж байгаа гэж байна. Тэгэхээр
Тэгэхээр манай энэ тендер сайн чанартай явагдах уу? Бид нар чанартай дэд бүтцээр монголчууд амьдрахгүй тийшээ яваад байна шүү дээ. Тэгэхээр энэ муухай тогтолцоол арилжих хэрэгтэй шүү дээ. Энээс л их хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Таны бодлоор ер нь улс үндэстний эрх ашигт нийцсэн бодлогыг яагаад улс төрчид төдийлөн гаргахыг хүсэхгүй байна? Тэгэхээр би бас ахад олон улсын энэ туршлагыг бид нар хараад үзье л да. Хонконгчууд, Сингапурчууд гинтхэн бүгдээрээ өнөөдөр энэ санхүүгийн сервисний бизнес юм уу бүгдээр энэ хай-текийн бизнест орчоогүй шүү дээ. Тэд нэр боловсролын хувьд, туршлагын хувьд, ур чадварын хувьд бол жишээ нь Америк, Европоос хамаагүй холооцсон байна. Тэгэхээр яг тэрнтэй адилхан өнөөдөр монголчууд гинтхэн хогшийг бас шууд угаагаад сайжруулаад ч юм уу нэгтэй шууд боловсруулж чадахгүй шүү дээ. Тэгэхээр бид нар ахаал гадны хөрөнгө оруулалт юм уу гаднаас зээл авах шүү дээ. Энэ дээр засаг маань ажиллаж өгөхгүй байхгүй. Энэ дээр бол ганц хүн юм уу ганц компани яаж ч ажиллаад амжилт олоход маш их. Анхнаасаа баг тийм сөрөг хүч юм уу цөөнх юм талд орчоод яваад байдаг байсан шүү дээ. 50 гаруй хувийн нийт хүн амын 10% нь авчиж байна. За шодрог ёс гэдгийг бол манай эвсэл хамгийн түрүүнд санал болгосон. Тэгэхээр Зоос банкнд нь өгсөн мөчөө Зоос банкнд дампуурсан тэр санхүүжилтийн хувийн компани аваа явчихж шүү дээ. Дуграад яваад байгаа шүү дээ. Тэгэхэд тоохгүй яваад байгаа байхгүй. Зээлээр барьж өгөх гадаадын компани чинь зоригтой орж ирнэ шүү дээ. Гаднаас оруулж ирэх бүх нефтээ зогсоох эрхэм засгийн газарт байгаа шүү дээ. Манай нефт яг хуу чанар муутай боловсруулахд хэцүү байх юм бол энэ нүүрсийг өнөөдөр нефт болгодог, нефт бүтээгдэхүүн болгодог, газ болгодог ийм технологи дэлхийд гараад 50-60 жил туршигтаад өнөөдөр зөндөө олон газар ажиллаж байна. Энийг засгийн газар шууд гэрээ хийгээл. За би зээлээ наадах чинь бариулчих. Би гаднаас оруулж ирэх бүх нефтээ зогсоох эрхэм засгийн газарт байгаа шүү дээ. Тэгэх юм бол нөгөө манай зээлээр барьж өгөх гадаадын компани чинь зоригтой орж ирнэ шүү дээ. Монгол улс чинь жилдээ 1 тэрбум долларын нефт импортлох гэх. Хэрвээ засгийн газар энийг зах зээлээ хамгаалаад ингээ хаагаад өгөх юм бол бидний үйлдвэр Монгол ашигтай ажиллаад эхлэх юм биш тэгээд тэд нар орж ирэл барьчих. Тэгэхээр манайх тим санал хийсэн компаниуд зөндөө байгаа. Манайх тийм нэгдүгээр хийхгүй. Хоёрдугаар тим санал хийхээр манай энэ засгийн төшөмтөд юу яадаг гэхээр 10% нь надад өг, 20% нь надад өг гэсэн ийм санал зөндөө байдаг юм байна. Би өөрөө нөгөө одоо банкны хүн болоод тэр гадаад дотоодын банкуд зөндөө олон гадны компаниуд одоо ийм төрлийн компаниуд зөндөө хацарч шүү дээ. Тэг ингээм Монголд нэг удаа 1 жил 2 жил хэлцээр хийж дараа нь ямар ч үр дүн төрдгөө. За бид нар болио танад ажиллаж болохгүй мэн. Танаа тэр дарга тэдэн хувь нэхээ тэр дарга нь тийм мөнгө нэгсээр байгаад бид нар ажиллах бололцоо алга ингээд явъя гэсэн ийм шийдэл төрж шүү дээ. Тэгэхээр ийм авилгалтай засагтай. Тэгээд дээрэс нь тэр засаг нь өөрийнхөө эрх ашигыг хамгаалахын төлөө бүр маш бүдүүлгээр ажиллаж чаддаг юм байхад бол манай саяны яриад байгаа энэ төслүүдэл хийж хэрэгжихгүй л дээ. Тийм учраас энэ дээр бид шудраг ашиг тогтоё гэдэг байгаа байхгүй. Засагууд аль болохоор бизнест орохгүй байх хэрэгтэй байхгүй. Хуулийн үг үсгээр ийм том асуудал шийдэгдэг байх хэрэгтэй. Засгийн газар тэр гүйцэтгэл дээр нь татвар юм уу одоо тэр импорт экспортын дээр нь хяналт тавьдаг болохоос биш яг тэр төслийг зөвшөөрөх үгүй юу гэдгийг засгийн газар шийддэг байх юм бол Монголын том төслүүдийг ганц 2 хүн шийддэг болчих шүү дээ. Бид нар чи энийг л одоо энэ 4 жил шүүмжлээд байгаа юм. Оюу толгой 5 толгой дээр нь хэд хэдэн сайд хэд хэдэн хичнээн том авилгал авч өгöd кабинетээр тэр чигээр дандаа сая долларын орон сууцнд орчлоо гэж бид нар чи энийг л байхгүй болгох тийм тогтолцоо хийгээд байгаа шүү. Хэрвээ одоо Монгол ардын хувьсгалдаа Монголын үндэсний ардчилсан намын эвсрэл засгийн газрыг толгойлохоор басан тохиолдолд зөрөгтэй алхам хийх чадвартай юу? Нэгдүгээр ард түмний дэмжлэг маш чухал да. Ялангуяа ард түмэн сонгогч сайн дэмжих юм бол би улс нийтийн сайн явчихна гэж бодож байна. Би ганцхан жишээ хэлээ дээ. 2000 оны сонгуулиуд Монгол ардын хувьсгалт намд тэр үед 72 судлаа авдгаарлаа шүү дээ. Тэр бол ард түмний дэмжлэг хэд том байсныг харуулж байна. 2000 оноос бол харин Монголын энэ эдийн засаг бизнесийн орчин бөгөөд ерөнхий энэ дүр зураг маш хурд өөрчлөгдөж ихсэн шүү дээ. 2000 онд анх банкнд иржсэн Монгол дэс нийт мөнгөний тоо дүнг аягүй сайн санаж байна л да. Анх би ирээл бүр нүдэ бүлтгэл гайхчихсэн тийм чи ямар жоохон мөнгө Монголд байд юм бэ? Монголчууд ийм мөнгө байхааргүй ийм хэцүү, муухай тийм дайсхан улс юм уу гэж боддог байсан. Би тэрийг гадаад байж байгаа юм. 230 сая доллар л бүх Монголд аяар байсан. Бүх банкуд дээр нь ч тийм засгийн газрын мөнгө нь ч тийм нийлээд шүү дээ. Тэгэхээр өнөөдөр 10 тэрбум гаруй доллар болчиход шүү дээ. Нэг хүнд 5-5 мянган доллар байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энүүгээр бас нэг хүн болгон ч гэсэн 5-5 мянган доллар жижигхэн бизнес хийгээд эргүүлээд байвал нэг жилдээ амьдрахаар мөнгө байгаа шүү дээ. Тэгэхдээ тэг шаардлагагүй шүү дээ. Засаг
Энэ том компаниуд ажиллана гэдэг чинь өшөө их том төслөөр өшөө их том одоо бүтээгдэхүүн Монгол гаргаад байх бүрэн болцоотой байхгүй. Тэгэхээр ийм сайхан орчингод одоо жишээ нь энэ сонгуулийн улс төрийн үр дүн нааштай гарах юм бол бид нар хийж болно гэж бодоод байна. Ямар байдлаар өөрчлөгдсөн гэж харж байгаа вэ? Хэрвээ зөв бодлогоор хөгжих юм бол би бол айгүй одоо сайн хүлээстэй байгаа. Монголчуудын одоо хувь зээнд итгэж байгаа л да. Монголчууд ийм баян газар нутагт төрсөн. Тэгээд ийм том хоёр зах зээлийн хамгийн ойр хөрш нь Монгол улс байгаа. Өнөөдөр дэлхийн хамгийн том хэвлэлээр Хятад улс хэрэгжилж штеп. Яг одоо нийт бүтээгдэхүүний хэмжээгээр Хятад улс дэлхийн 2 дахь том эдийн засагч гэлээ гэсэн хэрэглээгээр дэлхийн хамгийн том хэвлэлээ. Тэр хэвлэлээний том зах зээлд нь хамгийн өрсөлдөх чадвартай бараа түүхийд нийлүүлэх нь өнөөдөр Монгол байгаа. Гэтэ Монгол улс маань өнөөдөртэй түүхийд нийлүүлж байгаа болохоос бид 20 жил 30 жилийн дараа манай хүүхдүүд нөгөө мэдлэг суурилсан одоо чадвартай өрсөлдөх чадвартай хүүхдүүд бий болчих юм бол бид нар заавал ингээд түүхийдээ зарлах шаардлагагүй. Өнөөдөр Сингапурын хүүхдүүд ч юм уу, Английн хүүхдүүд ч юм уу, одоо Европын Швейцарын хүүхдүүд залуучууд нь бүгд компьютераараа дуртай газар бизнесээ хийж штэ. Америкт, Японд, Монголд өөрөндөө компьютер дээрээ сууж байгаа бизнес хийж байна. Манай хүүхдүүд 20-30 жилийн дараа тийм болно байх та. Гэхдээ өнөөдөр бид энэ том уулуурхайн боломжоо, энэ том хоёр зах зээлийн боломжийг ашиглах юм бол манай эдийн засаг 10 жилд Америкийн нэгдсэн улсын 1 пунд ногт хорлоход хүрэхээр тийм боломж байгаа юм. Энийг бол би өөрөө хэлж байгаа юм шиг. Би бас 2-3 том нөгөө дэлхийн том банкуудын өөрчилсөн одоо прогнозын үсэл харсан. Тэгэхээр Монгол тэр банкудаас ажиллаж байгаа юм. Яагаад ажиллаж байгааг бол Монголын эдийн засаг ойрын хэдэн жилүүдэд маш хурдтай хөгжихний 2022 онд Монголын GDP 100 тэрбум долларт хүрэх болцоотой гэсэн зарим прогноз байгаа байхгүй юу. Тийм бол өнөөдрийн монголчууд амьдралаараа Америкийн түвшинд очсон байхаа ийм сайхан дүр зураг харагдаж байна л да. Гэтэ бид нар энийг хийхэд бол шудраг зарчим үйлчлдэг эдийн засаг байх хэрэгтэй. Тэгэхгүй хэдхэн дарга нар нь нарын хаалгаар өөрсдөө бизнесээ хийдэг. Хэдхэн дарга нар нь өөрсдөө ховчлаар өөрсдөө хамгийн гоё төслүүдээ авчдаг. Хэдхэн дарга нар нь төсвийн мөнгөө ингээд ах トゥ нөр нааш нөхөрөө хуваарлаад байх юм бол биднээс ингээд зөрчил бий болоод нь шүү дээ. Ийм зөрчилтэй эдийн засаг хийж хурдан хөгжихгүй. За тэрийн ярилцлага цаг дуусч байна. За Монгол ардын хувьсгалтнаа Монголын үндэсний ардчлал намын эвсэл болон танд итгээд үзье гэсэн хүмүүст хандаж та юу гэж хэлмээр байна? За би бол улс төрийн хөвчтөр, эдийн засгийн хөвчтөр, за нийгмийн хөвчтөр шудраг ёсол манай тогтох юм бол манай эдийн засаг маш хурдан хөгжинэ. Монголчуудын амьдрал маш хурдан дээшлэнэ гэж хэлмээр. Тэгэхээр шудраг ёсны төлөө санд огцгоогоор гэж хэлмээр. За баярлалаа. Ажил нь амжилт хүсье.